улсын хурлд хардчсан намын бүлгийн акц ерөнхий сайдыг огцруулах бичгээр зогссонгүй. Тус намаас засгийн газрыг огцруулах олон үндслэл бий гэж үзэж, өнөөдөр түүхийн мах төрийн ордонд оруулан махны үнийг хөндлөө. Уг акцаар дамжуулан махны үнийн огцон өсөлт нөөц бүрдүүлэлтийн алдаа иргэдийн амжиргаанд үзүүлж буй дарамтанд засгийн газраас тодорхой арга хэмжээ авахыг шаардаж байна. Махны үнийн өсөлт олон нийтийн анхаарлын төвд орж төр засгийн түвшинд хүртэл хариуцлагын асуудал яригдах хэмжээнд хүрээд байна. Өнөөдөр зах зээлд үхрийн махны килограмм нь 35-аас 40 мянган төгрөгт хүрч, хоньны мах 22-оос 27 мянга, ямааны мах 23 мянган төгрөгийн үнээр худалдаалагдаж байгаа нь өрхийн хүнсний зардал томоохон дарамт болж байгаа юм а. Үндэсний статистикийн орооны мэдээллээр энэ оны 5 дугаар сарын байдлаар махны үн өмнөх оны мөн үеэс 46.7% өссөн бөгөөд үхрийн махны үн 54.6%, хонь ямааны махны үн 53.4%-аар нэмэгджээ. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд үхрийн махны үн 100 гаруй хувиар өссөн бол бусад хүнсний бүтээгдэхүүний үн дунджаар 50-аас 70%-аар нэмэгдсэн байна. Энэ нь 10 жилийн өмнөх 26 мянган төгрөгөөр 4 кг орчим хоньны мах худалдаа авах боломжтой байсан ч өнөөдөр ижил мөнгөөр 1 кг-ч хүрэхгүй мах авах нөхцөл үүсэж байгааг харуулж байна. За яг дараа жил эдийн засгийн хувьд засгийн газар яг энэ чигээрээ муу ажилласаар байх юм бол, эрх баригчид популизм хийсээр байх юм бол, сандал суудлын маргаан өрнүүлсээр байх юм бол бид нар яг үгээр хоосон ястаа үлдчих. Монголын ард түмэн ястаа үлдчих. Энэ бол бодит байдал юм аа. Тэм учраас энэ дээр бид нар Ардсан намын зүгээс сая цогтөрөл дарга хэлсэнчлэн эдийн засгийг эмчлэмээр байна. Энэ авилга хэл ахуултайгаа тэмцлээ засгийн газар эрчимжүүлээч. 10 байр ухарчихсан байж байгаа. Хоосон гой өрөө ярьдаг. Элдв төрлийн зүйлийг чөлөөлөе гэж ярьдаг. Энэ дарга нарын тансаглалыг чөлөөлөөч. Энэ дарганыхаа хариуцлагагүй байдал дээр арга хэмжээ авч зэгцлээч. Иргэдээс тухайн одоо энэ бодлогын салбартай холбоотой цэрэг эрстэй, элен цэрэгтэй холбоотой асуудлууд ирсэн. Хүний амь эрсдэнтэй холбоотой. Энийг хүлээж аваад сайд руугаа хариуцлага тооцооч. Сайдтайгаа ямар учир байдал үүсэе тэр мэдээлэлээ өгөөч гэд бичиг явуулахад 14 хонжоход А4 цаасан дээр 10 өгүүлбэр холбож бичээд өгүүлбэр наашаа явуулж чадахгүй шүү дээ. Яг үр дүн бол энэ бодитол гаргасан юм шүү дээ. Одоо ер нь дахиад ийм хүндрэлтэй байгаа бүх асуудлуудыг чуулганыхаа энэ дээр ингээд хэдүүлээ ингээд тавих хэрэгтэй байхгүй. Тэгээ хэвлэлийнхэн маань та хэд бас гадагшаа дотгошоо явахд хэцүү байдаг баг. Энд ч навчирж ирээд манай намын бүлгээс ингээд тавьчих юм бол харахад мэдээлэлд ойрхон амар байгаа юм шүү. Би бол ингээд ил тод нээлттэй байгаасаа гэдэг үсэж байгаа. Тэгвэл хүн сүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Эдрот олон жилийн жишгээр махны үн 6 дугаар сарын 15-наас буурна гэж мэдгдсэн. Тэрээр зуншлах сайн байгаагаас гадна шинэ буюу нойтон мах зах зээлд нийлүүлэгдэж өдөр бүр 15-аас 16 тонн нөөцийн мах худалдаанд гаргаж байгааг онцлсон. Гэвч малын дунд гарсан шүлгийн өвчнөөс шалтгаалan махны үн цаашдаа өсөх магадaltaйг зарим эрх баригчид анхааруулж байна. Баруун аймагуудад малын гоцолдорт өвчин гарсан учраас эндээс нийлүүлэлтийн асуудал нь тасалдаж байна. Тийм ээ. Тэгэхээр зөвхөн Зөв аймагуудаас мал орж иж байна. За Зөв аймагуд дээр өдөөжхөн сайдын хэлснээр бол би бол тэрийг бас бодиттой шалтгаан гэж харж байгаа. Яагаад тэгэхээр одоо энэ жил бол зуншлах их сайтай байгаа. Зүүн талд бол мал махны нийлүүлэлт. Өмнө нь бол одоо юу гэдэг 3 хоног очоод зах зээл дээр гаргаад орлогоо өгсөн бол одоо 2 хоног гаргахад болж байна. Малын үн бол одоо хангалттай өндөр байна гэдэг. Ингээ малчин талаас бол одоо юм ярьж байна тийм үү. Гэтэл хот дотор одоо бидний төв сүрэн газрууд дээр махны үн бол өндөр байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа юу анхаарах хэрэгтэй гэхээр нэгжийн тухай хуулиараач тэр тухайн бүс нутгтэр үйл ажиллагаа явуул одоо хүнсний бодлого баримтлага одоо бодлого явуулах эрх нь бол тухайн шатны засаг дараад байгаа. Тэгэхээр бид нар энэ алдрыг бол хойшоо давтчих болохгүй. Иргэжил одоо махны нөөцлөн дээр нийслэлийн засгийн төвийн газар аймаг орон нутгийн одоо өдрлгүүд энэ иргэдийнхээ хүнсний хол нарын бүтээгдэхүүнийг нөөцлөх шийдвэр өөрсдөө анхаарах хэрэгтэй. Манай Монгол улсын махны хэрэглээ одоо нядалгааны сезон бол зөвхөн мал таргалсан үед буюу намар гэдэг. Хавар одоо 100 ногоо гартал мах нядалгаа багасдаг байхгүй. Нийлүүлэлт буураад байна шүү дээ. Нийлүүлэлт ихссэн үед нь төр махаа хөдөлж аваад интервенц хийдэг, үнийг барьдаг механизм ажилуулаач гэдээ байгаа нь. 2024 онд бид нар 8000 тонн мах нөөцөлсөн бол Улаанбаатар хотод. Одоо энэ 2026 онд 5000 мах нөөцөлчихгүй. Нөгөөд нь хүрхээ байсан. За тэгээд зарим нь алга улсад барьсан гэж ярьдаг. За яг нэг өгүүлэхэд махны үнийг одоо энэ Улаанбаатар хотод бол 2-оос 3 зах дээр байж байгаа хэмжүүл барьж байгаа. Үнийн өсөлтнөө даах хэмжээний инфляци даах хэмжээний худалдаа авах чадвартай иргэдтэй өргөтөө болох хэрэгтэй. Энэ эдийн засгийн өсөлт уул уурхайн баялагаас олж байгаа орлогоо яг айл өрхийн хаалгаар оруулах хэрэгтэй. Амжиргааг нь дээшлэх зарцуулах хэрэгтэй. Ийм одоо бодлогон дутагтаад яг айл өрхийн амжиргаа бодит орлого өсөхгүй байгаа болохоор л энэ үнийн өсөл маш хэмжиг ингээд тусаад байгаа маа. Тэгэхээр бол богино хугацаанд бол энэ чухал
гол нарийн бүтээгдэхүүн буюу хүнсний бүтээгдэхүүн дээр үнийн өсөлтийнхөө бэлтгэл ажиллагааны дотор гол үүргийг хэрэгжүүлэх ёстой. Махны үн өссөөр байгаа энэ үед асуудлын гол шалтгаан нь нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлт, махын өвчин болон зах зээлийн зохицуулалттай холбоотой гэж эрх баригчид тайлбарлаж байна. Харин иргэдийн хувьд гол хүнсний бүтээгдэхүүний үн хизээ боддоор буурах вэ гэсэн хүлээлт хэвээр байгаа юм а.